Өдрийн мэнд засгийн газрын мэдээ сонины сэтгүүлч их жаргал байна. Улсын хурлын даргын их бол цахимж гарган оюутлан хөрөнгө оруулалтын гэрээнд шалгалт их ажлын хэсгийг байгуулсан. Шалгалтын явц өргөжж буй энүүд улсын хурл суудалтай болон суудалгүй улс төрийн намууд хамтран оюутлан хөрөнгө оруулалтын гэрээг цуслах тулгын шаардлага гаргажээ. Монгол ардын хувьсгалт нам Монголын үндэсний ардчилсан нам Иргэний зориг ногоо нам Монголын ногоо намын зүгээс оюутлахын гэрээг цуцлахыг шаардаж байгаа хэд хэдэн үндслийг төвшүүлсэн байна. Оюутлахын төслөөс Монгол улс ногдлол шиг авах боломжгүй болсон. Гэрээ нь Монгол улсын үндсэн хуулийг давсан олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг нь оюутлахын хөрөнгө оруулалтыг цуслах бас нэгэн үндслэл болжээ. Хөрөнгө оруулалтын муу жишгийг тогтоосон ашиг сонирхлын зөрчилттэй гадаадын байгууллагын зөвлөгөөгөөр гэрээг байгуулсан зэв сайлуулах болон эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих асуудал гэрээнд тодорхой тусгадаагүй зэрэг үндслүүдийг улс төрийн намын удирдлагууд оюутлахын хөрөнгө оруулалтын гэрээг цуслах үндслэл хэмээн тайлбарлаж байгаа юм а. Энэ талаар Иргэний зориг ногоо намын дарга гаан юу гэсэн ярилцлагыг засгийн газрын мэдээ сонины даваа гарагийн дугаараас уншаарай.